ийм чухал өдрийн өмнө гүйцэтгэдэг нэг зан үйл бий. Тийм үү? Гоё юм аа. Гэхдээ хүмүүс та нар бидний зан үйлийг ойшоохгүй байх л та. Та нар заримдаа нэгнийхээ төрсөн өдрөөр бэлэгч бэлддэггүй шүү дээ. Гэж үү Тики? Чи надад бэлэг бэлдсэн юм уу? Камигийн сайн чаддаг зүйл. Ямар хөөрх юм бэ? Ямар бэлэг юм бэ те? Шидэт төрсөн өдрийн мэнд хүргэе Маринет. Оо яана, чамд таалагдаагүй юм байна тийм үү? Үгүй. Маш их таалагдаж байна. Маш их шүү. Гэхдээ энэ юу юм бэ? Тама. Каминуудын донд нөхөрлөлийн бэлэг тэмдэг болдог гэд. Шидэт эрдний эзэмшигч бүрээс нэг ширхэг ус авч өмнөх шидэт эрднээс эзэмшигчдийн үстэй нийлүүлээд шидэт давирхаа гарган авч тэрнийг хэдэн сарын турш намайг гомдоохгүй тулд хэлэхгүй байгаа болохоос миний өгсөн бэлэг чам таалагдаагүй юм бэ? Уучлаарай Тики. Бэлэг өгсөнд чинь үнэхээр их талархаж байна. Би зүгээр л Алия над руу альтрүүн залгах ёстой байсан ч залгасангүй. Өнөөдөр 4 цагт эмэгтэй дүүг нь шүдний эмчид очиж үзүүлэх төлөвлөгөөтэй байсан. Тэгэхээр хүмүүс та нар төрсөн өдрөө шүдний эмчид очиж тэмдэглэдэг байх нь. Яалаа гэжтэй Тики. Зүгээр л халахвч байгаа юм. Үнэх хэрэгтэй найзууд маань надад гинтийн өвчлөг бэлдэж байгаа. Чи аль хэдийн мэдчихсэн юм бол яаж гинтийн бэлэг байх юм? Гинтийн бэлгийг угаасаа л мэдэж байдаг байхгүй юу? Гэхдээ мэдэж байгаа гэдгээ ил гаргахгүй. Тэгэж байж л төлөвлөж байгаа хүмүүс нь аз жаргал мэдэрнэ штэ. Шүдний эмч яах болж байна? Ямар ч шүдний эмч байхгүй. Сайн сонс. Алия надад шүдний эмчид очино гэж хэлчихэд яг үнэндээ бол миний төрсөн өдрийн гинтийн өвчлөг рүү дагуулж очино. Гэхдээ тэхгүй бол яах юм? Тэхгүй байх гэж байхгүй. Өвчлөг зохиох нь ойлгомжтой Тики. Жулика дугуй хэлэгч барь зогсож байгаад намайг хараад зочсон. Жулика дугуй ундагч юм билүү? Үгүй дээ Тики. Тэрхээрээ шаар хийх гэж байгаа гэдэг нь ойлгомжтой. Гинтийн төрсөн өдрийн үжлэгт шаар зайлшгүй хэрэгтэй. Бас өчигдөр Нино миний дуртай дууг сонсож байгаад надад баригдсан. Нино ч гэсэн тэр дуун дуртай бол яах вэ? Надаар тоглоод байна уу? Нино тэр дунд дургүй, сонсох шалтгаанч байхгүй. Гэхдээ үжлэг зориулж дууны жагсаалт гаргахын тулд сонсож байж таарна. Тун амархан. За яах вэ? Хэрв надад итгэхгүй байгаа бол Алия яагаад Эдринтэй нууцаар шивнэлдэж байсан байж таарах вэ? Тийм. Би маш сайн шүдний эмч тань утасны дугаар нь энэ байна. Ганцхан шалтгаантай. Эдрин үжлэгт маань ирнэ. Эсвэл Алия үнэхээр охид дүүгээ Эдриний санал болгосон шүдний эмчид үзүүлэх гэж байгаа. За яах вэ? Сайн харж бай. Надад зориулж гинтийн үжлэг бэлдэж байгаа эсхийг баттай мэдхнийг харга би. Царайг нь сайн хараарай. Ээж Алия миний төрсөн өдөр зориулж үжлэг зохиож байгаа талаар та хоёрт хэлсэн үү? Үдэшлэг ээ? Юун үдэшлэг? Алия гэдэг чинь хэн бэлээ? Арай хэтрүүлээд байна. Охины чинь хамгийн сайн найз шүү дээ. Алия тийм шүү дээ. Алия хараагүй олон жил болсон байна. Харав уу? Гинтийн үжлэг болох гэж байгааг эцэг эхчүүд хамгийн түрүүнд мэддэг юм. Харин одоо энэ хаалганы нөгөө талд хэн намайг авахаар ирснийг та да яг үжлэг эхлэхийн өмнө эмээ юу та? Ээж. Жина. Маринета. Ямар өндөр болоо вэ? Патагониагаас илгээсэн захидлыг минь авсан. Авсан. Австралиас явуулсныг чинь ч бас Бали, Эстоноос явуулсныг чинь хүртэл та үнэхээр баавгад хөөгцсөн юм уу? Тийм ээ. Гэхдээ сүүлд нь тэр баавгатай сайн найзууд болсон л Ээж, өнөөдөр ач охины чинь төрсөн өдөр санаж байна уу? Намайг яагаад энд ирсэн гэж бодов? Төрсөн өдрийн мэнд хүргэе дагин минь. 10 насны чинь төрсөн өдөр зориулж найз маань тусгаалan уралсан юм шүү. 14 настай шүү дээ. Хөөх цаг хугацаач нисэх юм аа.